Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За өнөөдрийн хичээлээр бид математикийн хичээлээ орох гэж байна. За өнөөдрийн математикийн хичээл дээр бид хүрд эргүүлэнгээ бас тоолцоогоо гэсэн тоглоом тоглоно. За дэлгэцэн дээр энэ дугуй дүрсийг багш нь хүрд гэж нэрлэж байгаа. За энэ дугуй дүрсний хажууд гурвалжин дүрс байгаа. Тэр гурвалжин дүрс нь тухайн тоог заана. За багш нь энэ хүрдийг эргүүлэхээр тэр гурвалжин дүрсээр тохирсон тоог бүгдээрээ өнөөдөр нэрлэж тоолцорно. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ 1-ээс 10 хүртэлх тоогоо баттган давтах зорилготой. За ингэхдээ бид тоогоо нэрлэнэ. За тоонд тохирсон зүйлсийг тоо ширхгээр нь тоолцоорно. Бас дэс дугаарын тухай мэдэж авнаа. За багш нь хүрдээ эргүүлье. За хүрдний гурвалжин дүрсийг багш нь зүү гэж нэрлэе. За хүрдний зүүн дээр таарсан тоог бүгдээрээ нэрлэнэ. За хүрд эргүүлээд багш нь зогсооно. Зогсооход хүрдний зүү хэдийн тоон дээр тохирч байгааг таарсан байгааг бүгдээрээ нэрлэн шүү. За хүүхдүүд ээ. За эхлүүлцгээе. Хүрдээ эргүүлье. За зогсооё. За хүрд маань хүрдний зүү хэдийн тоог зааж байна вэ? Зүйтэй. 3-ын тоог зааж байна. За тэгвэл бид нар 3-ын тоонд тохирсон зүйлсийг тоолцгоё. За 3-ын тоон хэдэн ширхэг зүйлсийг илэрхийлдгийг одоо бүгдээрээ харцгаая. За хамтдаа тоолоорой. За дэлгэцэн дээр юуны зураг байна вэ хүүхдүүд ээ? Ирвэхний зураг байна. За ирвэхээ тоолъё бүгдээрээ. 1 2 3. Нийтдээ хэдэн ирвэхээ байна вэ? Зүйтэй 3 ирвэхээ байлаа. За маш сайн байна. За дараагийн хүрдийг эргүүлье. Одоо хэдийн тоод дээр зогсох бол та нар таагаарай. Зогсооё. Хэдийн тоо вэ хүүхдүүд ээ? 5-ын тоог заалаа. За хүрдний зүү 5-ын тоон дээр зогссон учраас 5-ын тоог илэрхийлэх зүйлсийг одоо бүгдээрээ тоолцгоё. За дэлгэцэн дээр ямар амьтан байна вэ? Мэлхий. За хэдэн ширхэг мэлхий байгааг тоолъё. Хамтдаа тоолъё хүүхдүүд ээ. 1 2 3 4 5. 5 мэлхий байна. За маш сайн байлаа. 5 мэлхий. За баяр хүргэе хүүхдүүд ээ. За дахиад багш нь хүрдийг эргүүлье. Та нар хэдийн тоон дээр зогсохыг таамаглаарай. За эргэж байна. Зогсооё. Хэдийн тоон дээр хүрдний зүү таарсан байна. За 7-гийн тоог зааж байна. За одоо тэгвэл 7 ширхэг зүйлийг бүгдээрээ тоолцгоё. Дэлгэцэн дээр ямар амьтан байна вэ? Зөөгий. За бүгдээрээ амьтдаа тоолъё. Зөөгийгөө тоолъё. 1 2 3 4 5 6 7. Зүйтэй нийтдээ 7 зөөгий байна. За дахин хүрдийг эргүүлье. Одоо хүрдний зүү хэдийн тоог зааж зогсохыг харъя. 6. За одоо бүгдээрээ 6 ширхэг зүйлийг тоолъё. За дэлгэцэн дээрх амьтныг ямар амьтан гэж багш нь нэрлэлээ? Зүйтэй. Сон. Сон гэдэг амьтан байна. За нийт хэдэн ширхэг сон байна вэ хүүхдүүдэд тоолцгоё. 6 сон байсан байна. Тестрал нь тоолцгоё. 1 2 3 4 5 6. За 6 сон. Бүгдээрээ сайн тооллоо. За дахин хүрдийг эргүүлье. Зогсооё. Цэнхэр өнгөтэй хэдийн тоо вэ? Цэнхэр өнгөн дээр 8-ын тоо таарсан байна. За хүрдний зүү 8-ын тоог зааж байна. Одоо бүгдээрээ 8 ширхэг зүйлийг тоолцгоё. За энэ дэлгэцэн дээр ямар амьтан байна вэ? Зүйтэй. Хүр хорхоо. За тоолцгоё. 1 2 3 4 5 6 7 8 хүр хорхоо байна.
За одоо тэгвэл бүгдээрээ 8 хүр хорхоог зөв тоолсон байна. Баяр хүргэе. За дахин хүрдээ эргүүлье. Зогсоё. За олбор шар өнгөтэй улаан өнгөн дээр 2-ын тоо таарсан байна. За 2 ширхэг зүйлийг тоолцгоё. Нийт хэдэн болжмор байна вэ? Зүйтэй 2 болжмор байна. Зөв тооллоо. Дахин хүрдээ эргүүлье. Одоо хэдийн тоон дээр зогсох бол харцгаая. 4-ийн тоо ногоон өнгийн дэвсгэр дээр 4-ийн тоо зогссон байна. За хүрдний зөв 4-ийн тоог заасан учраас 4 ширхэг амтан тоолно. За эхнээс нь тоолъё. 1 2 3 4. Ямар амтан бэ? 4 ширхэг эмгэн хумс байлаа. За зөв тоосон хүүхдүүдтэй баярлалаа. За дараагийн хүрдийг эргүүлье. Зогсоё. Цагаан өнгөн дээр 1-ийн тоо таарлаа. За 1-ийн тоогоо тоолъё. 1 ширхэг ямар амтан бэ? 1 ширхэг цох. 1 ширхэг цох байлаа. Маш сайн тооллоо хүүхдүүд. За одоо бүгдээрээ дараагийн дэлгэцийг харцгаая. За дэлгэцэн дээрх тоонуудыг ажиглаарай хүүхдүүд. Сая бид хэд хэдийн тоог тоолсон бэ? Тоолоогүй ямар тоо дэлгэцэн дээр байна вэ? За харцгаая бүгдээрээ. За сая бид 1-ийн тоог тоолсон, 8-ыг тоолсон, 3, 2, 4, 5, 7, 6 гэсэн тоонуудыг бид дэлгэцэн дээр тоолсон. Тэгвэл бид тоолоогүй хэд хэдийн тоо үлдчихв хүүхдүүдээ? Зүйтэй. 10, 9 гэсэн хоёр тоог бид тоолоогүй байсан байх шүү дээ. За дэлгэцэн дээрх тоог харахад эмх замбраагүй байрлалтай байна. За тэгвэл тоолоход хэцүү байна. Тэгвэл бид нар тоолоход хялбар болгох үүднээс 1-ээс 10 хүртэлх тоогоо дистралалд нь оруулан цэгцлэе. За багш нь тоонуудаа дис дугаараар нь цэгцлэн байрлууллаа. За 1-ээс 10 хүртэлх энэ тоог багш нь дараалуулан байрлуулсан байна. За үүнийг дис дугаар гэж нэрлэнэ. За 1 гэдэг тооны ард 2-ын тоо байрлана. Өөрөөр хэлбэл 1 гэдэг тоо 1-ээр нэмэгдээд 2, 2 нь 1-ээр нэмэгдээд 3 гэдэг тоог илэрхийлнэ. 3 нь 1-ээр нэмэгдээд 4, 4 нь 1-ээр нэмэгдээд 5, 5 нь 1-ээр нэмэгдээд 6. Ингээд 1-1-ээр нэмэгцээр байгаад 7, 8, 9, 10 хүртэлх тоог багш нь эренбэллээ. Үүнийг дис дугаар гэж нэрлэнэ. За яагаад заавал багш нь 1-ээс 10 хүртэл дис дугаарлаж байна вэ гэвэл альва зүйлийг эмх цэгцтэй бас дугаарлаж цэгцлэхийн тулд дис дугаараар нь дугаарладаг. За эмх замбраагүй байх юм бол тухайн хүн ямар нэгэн зүйлийг хийхэд хэцүү болно. Жишээлбэл за тоо тоолох, за альва зүйлийг дугаарлаж эренбэлж бичих, мөн өөрийн эд зүйлсээ дугаарлаж тоолоход энэ дис дугаар хэрэг болно. За одоо бүгдээрээ эдгээр тоогоо өгсүүр хэлбэрээр нь тоолъё. За өгсүүлж тоолъё. Багаас нь их тоо руу өксөх хэрэмбээр тоолъё. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. Одоо буурах хэрэмбээр бүгдээрээ тоолж үзье. Ихээс нь бага руу гэсэн үг. 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1. За маш сайн байлаа хүүхдүүдээ. За хүрдээ эргүүлэх тоглоомдоо багштайгаа хамтдаа тоглож маш амжилттай оролцлоо. За одоо багш нь нэгэн охиныг танилцуулна. За дэлгэцэн дээр байгаа энэ охиныг Туяа гэдэг.
Туяа зуныхаа амралтаар өвөө эмээ дээрээ цуслан дээр хөдөө очиж эмээ өвөдөө тусалдаг. За 6-аас ажиглахад өвөө эмээгийнх нь хөдөө амьдардаг юм шиг байна. Багш нь тэгж таамаглаж байна. Та нар ч гэсэн тэгж таамаглаж байна уу? За өвөө эмээ тэгвэл хөдөө ямар ажил хийж амьдардаг юм болоо? Таамаглаараа хүүхдүүд ээ. 6-аас ажиглахад өвөө эмээ хоёр нь хөдөө аж ахуй эрхэлж амьдардаг. Хөдөө аж ахуйн ажил хийдэг юм шиг байна, тийм үү? За хувийн аж ахуй эрхэлдэг байж магадгүй. За тэгвэл үнийг одоо бүгдээрээ дараагийн дэлгэцээс батлаж харъя. За тэгвэл өвөө эмээ нь газар тариалан эрхэлдэг юм байна. Газар тариа эрхлэхдээ хүнсний ногоо аж ахуй эрхэлдэг юм байна. За туяа охин эмээ өвөөдөө хэрхэн тусалж байгааг дараах дэлгэцээс харж байна. За хүнсний ногоогоо бид тарьсан бол заавал арчлах ёстой. За хүнсний ногоог бид ямар улиралд тарьдаг вүлээ? Зүйтэй хаврын улиралд тарьдаг. Хаврын улиралд тариалаад зуны улиралд туяа охин шиг хамгийн чухал ажлыг нь хийнэ. За ямар ажил нь хамгийн чухал вүлээ? Тарьсныхаа дараа арчлах. За арчлах ажил нь хамгийн чухал байдаг. За тэгвэл хүнсний ногоо тариалаад ургахад хамгийн чухал зүйл нь бас арчлахаас гадна бас нар хэрэгтэй. За цэвэр хөрс хэрэгтэй. За туяа охин арчлахдаа хэрхэн яаж арчилж байгааг бүгдээрээ харж байна. За ногоогоо усалж байна. За бас хөрсөөс хэрэгжүүлнэ. Бас хөрснийхөө зэрлэг ургамлыг түүнэ. За ингээд ногоо ургуулахад маш их хөдөлмөр зарцуулна. За ингээд ногоо маань хүнсний ногоо маань ургаж гүйцээд ямар улиралд бид хурааж авах хэрэгтэй байдаг вүлээ? Зүйтэй хүнсний ногоо маань намрын улиралд ургаж боловсрч гүйцэнэ. За хүнсний ногоо жимсгнийг бид намар хурааж авдаг. За тэгвэл туяа охин намрын улиралд маш их ариун ургац хураасан байна. За энэ ариун их ургацыг өөрийнхөө ахуй хүнсэнд хэрэглэхээс гадна илүү маш их ургасан ургацаа бас хүнсний дэлгүүрүүдэд зарж борлуулна. За өрхийн санхүүгээ нэмэгдүүлэхийн тулд хувийн аж ахуй эрхэлдэг хүмүүс маань дэлгүүрүүдэд хүнсний ногоо бүтээгдэхүүнээ зарж ард түмэндээ нийлүүлдэг шүү дээ. За эрүүл хүнсийг бид хүнсэндээ хэрэглэх юм бол бидний бие эрүүл байна. За туяа охин хүнсний дэлгүүрт нийлүүлэхийн тулд борлуулахын тулд хүнсний дэлгүүртээ хүргэж өгөх ёстой. За туяа охин ургуулсан хүнсний ногоонуудаа ганцаараа өргөж дийлэх болов? Зүйтэй дийлэхгүй маш их ургац хураасан байна, тийм ээ? Тэгвэл үүнийг хэрхэн яаж хүнсний дэлгүүртээ нийлүүлэх бол та нар юу гэж бодож байна? Галт тэргээр хүнсний ногоогоо ачиж хүргэж өгөх юм байна. За тэгвэл галт тэргээр тээвэрлэх болсон байна. За туяа охин галт тэргэндээ хүнсний ногоогоо ачихын тулд ганцхан бидэнд ийм ачааны галт тэрэг хэрэгтэй юу? За тэгсэн чинь ганцхан хангалтгүй юм байна. Хүрхгүй юм байна. Маш их ургац байгаа учраас надад олон галт тэрэг хэрэгтэй байна гэж туяа охин бодсон. За хэдэн галт тэрэг хэрэг болсныг одоо дараагийн зурагнаас харъя бүгдээрээ. Туяа охинд маш олон галт тэрэг хэрэгтэй юм байна. Энэ их ургацыг эдгээр галт тэрэгт эренбэлж дистралуулан хийх юм байна. За одоо тэгвэл хэдэн галт тэрэг хэрэг болсныг бүгдээрээ хамтдаа тоолцгоё. За эхнээс нь тоолъё бүгдээрээ. 1 2 3 4 5 6 7 8 9 10 ачааны галт хэрэг болсон байна. За эдгээр галт хэрэгэндээ туяа охин жимс хүнсний ногоонуудаа англиад бүгдийг нь эрэмблэн ачсан. Хэрвээ ингэж цэгцтэй эрэмбэлж тоолж ачиж чадах юм бол туяа охин ямар галт хэрэгэнд ямар ногоо ачснаа мэдэж тухайн нийлүүлэгч байгууллагатаа
зөв тооцоолж хүргэж өгнө. За ингээд туяа охин дэлгүүртээ хүнсний захуудад өөрийн арчиж ургуулсан эмээ өвөөгийнх нь тарьсан ногоонуудыг бүгдийг нь зарж борлуулад эмээ өвөдөө тус нэмэр болсон байна. За туяа охин зуныхаа амралтыг маш үр бүтээлтэй ашигтайгаар цагийг өнгөрөөдөг маш сайн охин байна хүүхдүүдээ. За та нар ч гэсэн ээж авдаа бас туяа охин шиг маш сайн тусалж байгаарай хүүхдүүдээ. За ингээд өнөөдрийн хичээл үүгээр өндөрлөж байна. За хүүхдүүдээ та нар 1-ээс 10 хүртэлх тоогоо маш сайн давтаад маш сайн тогтоогоорой. За баяртай хүүхдүүдээ өнөөдрийн хичээл ингээд дууслаа. За анхаарал тавин үзсэн хүүхдүүдтэй маш их баярлалаа.